Бидний ярилцлагыг сонгон үзэж байгаа залуустаа энэ өдрийн мэнд хүргье. Олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Оюун Эрдэнэ байна. Сайн байна уу? 2013 оны гэр бүл судлалын тэнхимийн төгсөгч Баясгалан байна. Сайн байна уу? Гэр бүл судлалын магистрийн төгсөгч Оюун Болор байна. Сайн байна уу? 2017 оны гэр бүл судлалын тэнхимийн төгсөгч Амьд Түвшин байна. За тэгэхээр бид нар өнөөдөр залуучуудаа ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн боловсрол яагаад чухал юм бэ? Ер нь өсвөр наснда гэр бүлийн талаар төлөвлөх ёстой юу, үгүй юу гэдэг талаар бас мэдээлэл зөвлөгөө хүргэхээр уулзцааж байна. Тэгэхээр манай Шавнар маань ч гэсэн бас залуучуудад хэрэгтэй мэдээлэл өгөх байх гэж бодож байна. Ер нь хүн хэдэн наснаасаа гэр бүлийг төлөвлөх ёстой юм болоо энэ талаар эхлээд ярих уу? Тэгээд миний хувьд болохоор яг 10 жилдээ байхтай ч юм уу тийм нэг хайхт гэр бүл төлөвлөлт ч юм уу эсвэл яг миний яг сонсож байгаа миний асуух тийм хэрэгцээ шаардлага байдгүй байсан байхгүй. Тэгэл ингээд 10 жилээ төгсөөл 12 дугаар 11 дугаар ингээд төгсөөл их сургуулиуд орлоо. Тэгэл яг үеийн залуучууд яг л ингээд яг найз өхөнтэй болоод найз өхөнтэй болоод тий за нэр ингээд үерхэж эхлээл нэр ингээд гэр бүл болох хэрэгтэй гэдэг нэг яг хурц амар шууд ингээд шокнд оргоо тий 10 жилдээ нэг бол ингээд сахилгуудaalгүйгээл тий явжсэн чи гэвдхэн би би хүн болоод төлөвшөөд одоо би ирээдүйд гэр бүлтэй болох хэрэгтэй байна гэдэг. Тэхийн тулд би яах хэрэгтэй байна гэдэг амар юм эргэлзээд тэндэглэсэн үйлөө нэлээд бас орж исэн. Тэгээд яг өсвөр наснд бол яг тийм гэр бүл төлөвлөлт ч юм уу эсвэл ямар нэгэн тийм мэдээлэл тийм асуух хүн ч ер нь нэлээд бас хомс байдаг. Тэгээд яг тухайн үед болохоор яг асуухаар санаа зовдөг ч юм уу эсвэл нэг хичээд тий. За бүр тухайн үед яг 10 жилдээ байхдаа ч юм миний хувьд болохоор амар хичмэхээ тийм хүүхдийн үед байсан байхгүй. Яг их сургуультай ч хичмэхээ байсан шүү дээ. Тэгээ ер нь аль болох яг өөрийнхөө үзэл бодлоо нэлээд бас сонсдог. Тэгээл хамгийн сүүлд ер нь өөрийнхөө яг үзэл бодлоо илэрхийлдэг ч юм тийм байсан. Яг анх яг 10 жилдээ байхдаа ингээл охтуудад ингээд мэрээ шохорох ч охтууд бол маш их олон байсан. Тэгээл яг мэдээж анги дотор ингээд ингээл харсаар гаал ер нь ингээд алдчихсан юм. Өөрөө шохорхог юм уу? Тий. Намайг шохорчихсан би бол мэдэхгүй. Гэхдээ би бол өөрөө шохорчихсан. Тийм яг үед бол надад өнгөрчээсэн. Тэгээд тухайд чихэр ингээл аваад баг зогтдаг ч юм уу тий. Тийм үед байсан. Тэгэхээр яг одоо яг өсвөр наснд байгаа залуучдын хувьд яг энэ гэр бүл төлөвлөлт гэдэг ямар чухал юм бэ? Одооноос ер нь ингээд сонсоод мэдээд яг зөв яг төлөвлөлтийг хийх нь ер нь өнөөдөр чухал болоод ирж байгаа. Тийм маш чухал. Би гэр бүлийн боловсрол олгох сургалтын чиглэлээр багшлаад 10 гаруй жил болж байна. Тэгээд нийгмийн янз бүрийн бүлгүүдийн дунд судалгаа сургалт хийгээд ингээд явж хаад хамгийн чухал нь эхлэл ямар байна? Ер нь бол төгсгөл бас тийм байдаг. Тэгээд эхлэл ямар байгаагаас өрнөл бас ямар байх уу гэдэг шалтгаалдаг. Тэгээд одоо бол 10 жилийн өсвөр үеийн залуучууд бол амраа шиг тийм ичимхий биш болцоо одоо. Одоо зээлтэй зээл үеийн чинь бол маш их чөлөөтэй аягүй чухал болцсон. Асуудалт их тийм нээлттэй өргөн хүрээтэй ханддаг болцсон. Тэгээ яг энэ үедээ бол зөв үерхэх, тэгээ ирээдүйн гэр бүлийнхаа талаар зөв төсөөллийг бий болгох нь бат тогтвортой эрүүлтэй гэр бүлийг ирээдүйд бий болгох суурь болох ёстой. Дэлхийн маш олон улс орнууд бол өсвөр насныхандаа бэлгийн боловсрол, гэр бүлийн боловсролыг бол ерөнхий боловсролын сургуулиар нь дамжуулаад олгодог. Тийм сумлын гэсэн үг байгаа штэ. Хүн болгон эмч багш болохгүй, хүн болгон ээж аав болно гэх. Тэгэхээр өнөөдөр манай боловсролын системд бол бэлгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол олох асуудал бол сүүлийн 2 жилийн үед хугацаанд шийдэгдэж байна. Яг гэр бүлийн талаар ойлголт мэдээллийг өгөх энэ үйл явц бас их тутмаг байгаа учраас бид нар энэ талын мэдээллийг өгөх хэрэгтэй юм болов уу гэж бас бодож байна. Яг өсвөр насны хүүхдүүдийн онцлог гэдгээс эхлээд бүгдээр хамтдаа ярилцах хэрэгтэй баг тийм. Тэгээ өсвөр насны хүүхдүүдийн хамгийн гол онцлог бол биеийн хөгжил эрчимтэй явагдаж байдаг. Хоёрдугаарт бэлгийн буужилт бас явагдаж байдаг. Энэ шалтгаанаас болоод хамгийн их гол мэдрэмж нь юу вэ гэхээр эсрэг хүйстэндээ татагдах энэ мэдрэмжүүд ерөөдөө их дамгаалдаг.
юм уу шүү дээ. Тэгэхээр үерхэл нөхөрлийг маш их чухалчилдаг. Эсрэг хүснтэй үерхэж үзэх, тэдний ертөнцийг сонирхох, хамт байх, ойрхон байх гэдэг зүйл бол тэдний сэтгэл зүйн үндсэн гол бас хэрэгцээ бас яваад байдаг. За шилжилтийн насны хүүхдүүдийг бас тодорхойлохдоо юу гэж тодорхойлдог вэ гэхээр завсрын үеийнхэн гэж бас тодорхойлоод байгаа тийм. Хүүхэд ч биш, том хүн ч биш бас болчиход байгаа шүү дээ. Жишээ нь одоо шинэ жил мэл болохоор ингээл аав ээжээсээ бэлэг гойдол бэлэг авъя гэхээр чи одоо хүүхэд том болчоо маяглаад байгаараа гэж хэлнэ. Тэгээ жоох оройтоод яваад эхлэнгүүд аавын цай сарилчаад гэж загнаа тийм. Том хүн ч биш, хүүхэд ч биш яг ийм завсрын үе бас байгаад байдаг. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань ерхэд актер гэр бүл төлөвлөлт гэж бодхоос илүү үерхэл нөхөрлийн талаар илүү зөв ойлголттой байх хэрэгтэй тийм. Үерхэл нөхөрлийн талаар илүү зөв ойлголттой, зөв суурь түрүүн оюурд нь багш хэлж байгаа адилхан ер нь бол эхлэлээ зөв маш сайн тавих хэрэгтэй гэж зөвлөмөр байгаа. Яг тэгэхээр нөгөө нэг юм үг байдаг шүү дээ. Хүн амьдралдаа хоёр сонголтыг зөв хийж амжилтанд хүрэх юм байл илүү аж аргалтай байт юм байл гэж. Тэрний юу гэхээр нэгдүгээрт мэрэгжил байна тийм. Хоёрдугаарт гэр бүл бас байна тийм. Хань ижил бас байна. Энэ хоёр сонголтыг зөв хийчих юм бол ер нь амьдралд илүү аж аргалтай бас байдаг. Тэгэхээр манай залуучуудын дунд бас үерхэл нөхөрл гэдгийг бас хэтэрхий буруугаар ойлгож байгаа бас хандлагууд зүгээр анзаарагдаад байна. Ер нь бол гэр бүлийн харилцаанд байдаг хэлбэрээр үерхэл нөхөрлийг ойлгож байгаа алдаанууд бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр үерхэл нөхөрл гэдэг бол гэр бүл болохын өмнөх ерөөдөө процесс буюу эмэгтэй эрэгтэй хүний ерөөдөө онцлогийг судлах, биентэйгээ дасан зохицохтой, бие нэгэ таньж мэдэх юм процесс болохоос биш. Манай энэ үе, манай энэ найз маань найз охинтой болсон. Би бас болох хэрэгтэй юм байна гэдэг ийм сэтгэл хөдлөлд бас автдаг зүйлүүд тохиолдлууд бас байдаг шүү. Тийм учраас зүрх сэтгэлээ эхлээд сайн сонсох хэрэгтэй тийм. Би яг үерхэд бас бэлэн байна уу? Би яг үерхэх хүсэл надад байгаад байна уу? Эсвэл хин нэг дөөрэх гэдэг юм уу? Тэрийг бас эхлээд мэдэх нь бас залуучуудад хэрэгтэй байх шүү гэж зөвлөмөр. Тийм яг бас агшин хэлдэг дээр бас нэмээд хэлэхэд яг тэр нөгөө би хин нэгэнтэй өөрийгөө харьцуулаад би ямар нэг юм хоцорчих вэ гэдэг тэр нэг айдас төгшөөрнө. Магадгүй ингээ буруу зүйл бас ингээ хөтлөх ямар нэг юм дөрөв татагдах тэр шалтгаан бас болдог юм талууд нэлээд ажиглагддаг. Тийм учраас яг өөртөө чухал байгаа өөрөө юуг илүү чаддаг вэ гэдэг зүйл дээр илүү төвлөрөөд яг энэ өсвөр нас өөрөө өөрийгөө олж авах юм чухал үе те би хин бэ гэдгээ тодорхойлох юу сонирхдаггүй миний ирээдүйн зарлага юу илээ гэдгээ тодорхойлдог ийм чухал үе дээр айл болох өөртөө байгаа тэр давуу тал дээрээ суурилж өөртөө ихтэйгээр ирээдүгөө төлөвлөх чухал. Тэгээ энэ дээр бас ягаад одоо өсвөр наснда гэр бүл төлөвлөлтөд маш зөвөр олж харах хэрэгтэй юм гэхээр би ийм мэрэгчлээ болно ирээдүйд тийм хүн болно гэдэг дээр илүү төвлөрөөд гэр бүл гэдэг зүйлийг харьцангуй ингээ бодохгүйгээр орхих тохиолдол бас байдаг. Явж байгаад аяндаа жамасны болох ёстой зүйл болдгороо болно гэдэг байдлаар арай жоохон дутуу ингээ анхаарлаас бол орхиод нөгөө талдаа би ирээдүйд ямар мэрэгчлээ болох хэрэгтэй байсан те тэрлүүгээ ингээ зөвхөн тэрийгэ фокуслоод ингээ явах юм бол нөгөө нэг талд нь амьдралын маш чухал зүйл бас хаягддаг гэдгийг маш сайн бодож үзэх хэрэгтэй. Тэгээ яг бидний 80-аад оныхны үед дээр маш их ажиглагддаг зүйл яг энэ баггүй юу. Тэгээд миний хувьд ихэд яг оюутан болчоод би нэг тэмцээнд ороод тэгээд надад нэг асуулт ирсэн. Тэгээд тэр ямар асуулт ирсэн бэ гэхээр ирээдүйн ханаа ямар хүн байгаасаа гэж төсөөлдөг вэ гэдэг асуулт ирсэн баггүй юу. Тэгсэн чи яг тэр үед би ингээ бодсон. Нэрээ би яг яаж ямар үнцийг хэлэх ёстой юм болоо гэдгээ яг тэр үед бодчихсон баггүй. Тэгээд тэр асуултанд хариулахад надад үнэхээр хэцүү байсан. Тэгэл яг тэрнээс хойш ингээд төсөөлөд тэр талаар маш их ингэж сайн нухацтай бодож эхэлсэн. Тэгэхээр энэ бол бүр ингээд оюутан болсон хойно бодох асуудал биш. Айл болох эртийн талаар төсөөж бодож зөв чигийг өөртөө гаргаж авч энэ бол хүний амьдралын маш чухал зүйл. Аз жаргал гэдэг зүйл эцэст хаана бий болох вэ гэдгийг хүн маш багаасаа хумсарлаж ойлгох хэрэгтэй байна. Гэр бүлийн орчин, гэр бүл төлөвлөлт гэдэг хүний амьдралд ямар чухал зүйл бэ гэдгийг айл болох эртээ ойлгосон хүн илүү нөгөө амжилттай зөв төлөвлөж явд юм байна гэдгийг бас эндээс харж байна. Болрыг ярианаас би бас нэг зүйлийг дэмжиж ярмаар байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн үерхэл нөхөрлөл гэр бүл гэж бодхоос илүү төлөвлөхөөс илүү эхлээд би өөрийгөө олох нь хамгийн чухал асуудал болж байгаа. Үгүй ядаж би ямар темпераменттай байна тийм. Миний сэтгэл зүйн онцлог хэв шинж ямар байдгийг, энэ хэв шинж нь ямар хэв шинжийн үндэстэй тасан зохицох боломжтой байдгийг тийм. Бүх зүйлийг ингээд шинжилгээний үндслэлээр огн судалгаа хийгээд өөрийгөө таниад мэдчих юм бол ирээдүйн гэр бүлийн амьдралд харьцангуй асуудал бага болсон шүү.
үүссэн шүү гэдгийг бас хэлмээр юм тийм. Тэгээ өсвөр насныханд хамгийн түгээмэл тохиолддог 4 төрлийн хямрал одоо байдаг. Тэгэхээр одоо бидний ярилцлагыг үзэж байгаа өсвөр насныханд маань ч гэсэн бас энэ асуудал тохиолдож байгаа үүсэх аргагүй. Нэгдүгüүрт нь бол нөгөө гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөөд түүнээсээ бол болоод намайг хэн ч ойлгодгүй, надад хэн ч хайргүй гэдэг ч юм уу, эсвэл би өөрийнхөө баймараа намайг тайван байлгаад өгөөч, яахлаараа намайг хүлээн зөвшөөрдгүй юм те, миний үзэл бодлыг ингээд одоо хүлээж авахгүй надад л дандаа үзэл бодлоо тулгаж яах юм гэдэг ч юм уу, нэг юм гэр бүлийнхэнтэй холбоотой те зөрчил үүсдэг. Тэгээ энэ яадаг вэ гэхээр нөгөө хараад бус би даасан байх гэж тэмүүлж байгаа өсвөр насныхны тэмүүлэл нөгөө нялх байгаа шиг бүх зүйлийг удирдан чиглүүлэх гэж түүнийг тий одоо том болсон гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ч юм эсвэл түүнд илүү их санаа тавьж байгаа, санаа зовж байгаа ээж аавын анхаарал халамжийн дундаас бол одоо ийм зөрчил хямрал бол үүсдэг байгаа. За хоёрдугаарт нь нөгөө том болчлоо гэдэг нөгөө ээж аавд бас тоохгүй болж байгаатай холбоотой хямрал өсвөр насныханд үүсдэг. Баг нь ямар нэг асуудалд орох юм бол том загнуулдаг, буруутгагддаг. Тэрнээсээ болоод намайг тоохгүй байна гэдэг чинь нөгөөдөл нь ч гэсэн за одоо том болцсон юм чинь ингээд зөнд нь орчихдог. Энээс болоод өөрийнх нь сэтгэлийг ойлгодог, өөрийнх нь сэтгэл санааг хуваалцдаг хин нэгнийг хайж эхэлдэг. Тэгээ энээс энэ одоо зүйл дээр болохоор хамгийн дотн нөгөө өөртөө таалагддаг хүнийг тэр хүнээрээ сонгохыг хичээдэг боловч тэр нь бүтлгүй болох юм бол хямарч эхлээд угаасаа л одоо намайг ойлгодог хүн олдохгүй юм байна гэдэг юм хямрал үүсдэг. Гурав дахь нэг хямрал нь манай өсвөр насныхаа яадаг вэ гэхээр хин нэгэнтэй адилхан байхыг хүсдэг. Хин нэгэн бүлгийн гишүүн байх, тэр бүлэг дотор нөгөө гол дүрд байхыг хичээж эхэлдэг. Ийм учраас нөгөө таалагдах, хүлээн зөвшөөрүүлэх асуудалд ач холбогдол өгөөд тэрнээс авч хямардаг. Дөрөвдөх нь нэг хямрал нь юу вэ гэхээр нөгөө ирээдүйн төлөөх санаа зовнил буюу төсөөллийн тий одоо ийм санаа зовнил байдаг. Тий одоо ингээл ирээдүйн талаараа нэг юм тодорхой бус байдлаас болоод хямраад байдаг. Тэгэхээр хэрвээ ийм төрлийн хямрал явагдаж байгаа бол анхаарах одоо хэдэн асуудлууд байдгийг шүү. За ялангуяа хамгийн нэгдүгüүрт нь бол сонирхол буюу тий хоббигоо хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ яг санаа зовоод байгаа зүйл чинь яг санаа зовох бодит зүйл мөн үү биш үү гэдгийг аюул сайн тунгааж бодох хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн санаа зовноод байгаа зүйл нь тийм бодит бус одоо хийсвэр зүйлээс болдог гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгээд ээж аав нартаа бол одоо үл ойлголцол байгаа бол гомдох хэрэггүй. Тэдний нөгөө өссөн үе бол их өөр. Бидний өссөн үе бол одоо их өөрөө гэж бодох хэрэгтэй юм байна. Тэгээд саяхан нэг юм бүжэлтэй юм боллоо да манайх нөгөө 3-ыг үржих нь 3 гэдэг сагсан бөмбөгийн тэмцээн болсон тий. Тэнд бол ингээд маш олон сургуулийн өсвөр насны хүүхдүүдийн баг орсон. Тэгээ манайх тэр тэмцээнд оролцсон 400 гаруй хүүхдүүдэд футболт бэлгэлсэн байна. Сургуулийн логотой. Тэгээ бид нар бол нөгөө охтуудад нь ягааныг хөвгүүдэд нь шар өнгөд ингээд бэлгэлсэн. Тэгсэн чинь хөвгүүд нь нөгөө шар өнгөнөөс нам биш нөгөө хөвгүүд нь ягаан өнгөнөөс намаараа ягааныг надаа гэд ингээд охтууд нь болохоор зэрэг шарыг авъя гэд гэтэл нөгөө одоо миний үеийнхэн болвол ингээд гайхаж байгаа байхгүй ямар сони хөвгүүд нь ингээд ягааныг авах гээд охтууд нь шарыг авах гээд бараг л энэ одоо хүүс мүүсэн солигдсон уу яац юм гэдэг байдлаар хүлээж авч байгаа байхгүй гэтэл одоо нөгөө зэт үеийнхэн буюу өсвөр насныханд бол хүүс ерөөсөн сэтгэл зүйтэй хамааралгүй гэж ойлгодог зэд нар. Тэдний хувьд ерөөсөн хамааралгүй байхгүй юу? Яагаад гэвэл тэдний сэтгүү өөрчлөгдсөн. Гэтэл бидний үеийнхэн бол тэгж хүлээж авч байгаа. Тэгэхээр өсвөр үеийнхэн маань бол нөгөө нэг ялгаатай асуудал, ижил асуудал ялгаатай байр сууриас хандж байгаа учраас ээж аав болон та нарын чинь дунд юм зөрчил үүсэж байгаа учраас тэрийг бити тий одоо хүн дээр тусгаж аваарэ. Тэгээд Германд хийгдсэн судалгаагаар бол зэт үеийнхэн чинь бол өөрсдийгөө дэлхийн хүүхдүүд гэж боддог. Үндэсний үзэл ухамсар тез одоо багтай гэж аюу олон зүйлүүд байгаа шүү дээ. Одоо 2010 оноос хойш төрсэн хүүхдүүдийг нөгөө айлбаг ихэн гэдэг. Тэд нар бол бүр онцлогтой. Тэгэхээр ялгаатай байдлаас болж үл ойлголцол байгаа болохоос биш танд тийм бодит, тийм таагүй зүйл бол тулгараагүй шүү гэдэг ийм асуудалд хөнгөн талаас нь хандаасаа гэж бас хэлмээр байна. Тэ ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг нөгөө багшаа хэлж ядаадлан өөр ингэсэн хобби сонирхолтой болох хэрэгтэй гэж тэ. Ер нь бол яг нөгөө стресс бухимдал гэдэг чинь өөрөө их спорт, хөлсөөр гадагшлах тэ их энерги зарцуулж яж харьцангуй тэр байдлаар дамжуулж сэтгэл зүй доктортой байдалд
орох боломжтой байдаг учраас ялангуяа та бүгдийн хувьд магадгүй зүгээр дотор чинь ямар нэгэн зүйл шаналж тэ сэтгэл нь доктортой биш байгаа юм шиг санагдаж байгаа бол гэртээ зүгээр гар утас бариад интернет ороод тухай сууж байгаа юмд тэ ууланд алхах хэрэгтэй. Одоо юу гэдэг спортоор хичээлэх хэрэгтэй, усан сэлтээр хичээлэх хэрэгтэй. Ингэжээж сэтгэл зүйн өнөөдөр доктортой байлгах хамгийн чухал эмчилгээ ийм байдаг шүү гэдэг хэлмээр байна тийм. Ном унших хэрэгтэй байна тийм. Хамгийн чухал тийм. Тэгэхээр надад бас яг нөгөө их 10 жилээ төгсөөд надад нэг асуулт амар их сургуульд ороод 2 жил болж байхад яг мэрэгчлээс сонгоод яг тухайн яг нөгөө яг хуваарийн дагуу ингээд оноо ингээд талцал ингээд хамгийн сүүлд нь үлдээ оноо аваад хуваараа сургуульд ороод 2 жил болсны дараа надад нэг асуулт надад төрж ирсэн байхгүй. Тэр нь болохоор яг би ер нь хин бэ? Тэ? Тэгээ яг тухайн яг 2 жилийн хугацаанд болохоор миний бодлого маш их юм юу те. Асуудалтай. Тэгээд өөр яг нэг сурж байгаа мэрэгчлэл маа ч гэсэндээ надад тийм хангалттай байсан биш. Яг нөгөө эхлээд сурсан мэрэгчлэл нь юу вэ? Би гэж хин бэ гэдэг ойлголттой. Миний эхний мэрэгчлэл яг сонгож хуваараа гэсэн хэлсэн. Одоо мэрэгчлэл нь болохоор газар зүй аялал жуулчлалын багш гэдэг мэрэгчлэл. Үгээсэн ангийг дарханд одоо ингээд яг эхний хуваараа явж ирсэн. Миний араас л явж ирсэн байна. Тэгээд амраа шилжээд ирсэн байхгүй. Яагаад шилжснээс ярих байх л та. Тэгээд яг тухайн яг 2 дугаар курсынхаа яг хавар яг надад яг ийм асуулт тавьдаа. Би ер нь хин бэ? Энэ яг мэрэгчлэл бол миний мэрэгчлэл биш юм байна гэдэг асуулт тавьдаа. Тэгээд тэр яг 100 яг миний хувьд болохоор дандаа ийм өөрлөг онгийсэн өөрийнхөө доторх би гэдэг юм хин бэ гэдэг лөө нэлээд бас ойр дотны хүмүүсээс асуусан өөрийнхөө нэлээд бас ингэж ухсан тийм яг сарууд өнгөрсөн. Тэгээд 9 сар өнгөрлөө яг 9 сарын одоо 10 боллоо. Тэг үнэхээр яг надад амар хэцүү байсан. Тэгээд нэг бодсон яг би нэг хүмүүсийг амар сонсохдоо маш их дуртай. Тэг хүмүүсийн асуудалд ер нь тодорхой хэмжээний хувьд ингээд туслахыг амар гэж хүсдэг. Тэгээ би Улаанбаатар их сургуульд ирсэн. Тэгээд Улаанбаатар их сургуульд ирээд за би ер нь ингээ тухайн үед болохоор манай ах ч гэсэн тэгээ чи ер нь ямар сургууль сурах гэдэг юм бэ? Тэгээ ямар мэрэгчлэлтэй болох гэдэг юм гэтэл миний амнаас яарчгүй л гэр бүл судал гэж гараад ирсэн. Тэгэхээр би бүр гайхаад яагаад гэр бүл судал энэ хаан ямар сургууль байдаг ингээ. Тэгээ манай ах тэгж асууж байгаа байхгүй. Тэгээд би бүр гайхаад за би явсан энэ мэрэгчлэл хаан сургууль гэсэн чинь Улаанбаатар гэ. Тэгээд би бүр энэ үгэндээ бантаад ахтай хэлсэн үгэндээ бантаад шууд Улаанбаатар их сургууль яг одоо А байрны яг нөгөө үүдэн дээр ингээд шилэн тэг юм дээр ингээд мэрэгчлийн дагуу ингээд тавьчихсан. Тэгээд бүр мэрэгчлээ ингээд хайж хамгийн дороор гэр бүл судлалаа ингээд ороод ирсэн. Тэгээ яг мэрэгчлээ багштай уулзаад зөвлөгөө аваад тэгээ өөрийнхөө орчин дээр тайлбарлаж ийлээ. Тэгээ яг энэ мэрэгчлэр сонгоо. Яг төгсөндөө миний хувьд маш их баяртай байдаг. Яг тэгвэл би энэ мэрэгчлэр яг олж авснараа өөрийгөө илүү таньж мэдэх хэрэгтэй. Бусдад яг нөгөө туслах тийм боломж маань бас нэгдсэн гэдгийг хараад их баярлалтай. Одоо аль нэг зүйлийг жижигээс ярих хэрэгтэй байх л да. Энэ мэрэгжлийн эзэмсний давуу тал бас надад бас байна л да. Би өөрөө 3 хүүхэд яав. Тэгэхээр нөгөө хүүхдүүдтэйгээ ажиллах, хүүхдүүдтэйгээ ойлголцох, хүүхдэд танин мэдэх энэ бүх зүйл дээр миний мэрэгжил эзэмсэн мэрэгжил маш их тус олд юм шиг надад санагдав. За хүүхдүүдээс гадна ихнэр бас байна тийм. Тэгээ хадмуудтайгаа. Тэгэхээр энэ мэрэгжил маань хамгийн гол нь одоо юу гэдэг юм гэр бүлд маань хамгийн ихний шатнд маш их тийм одоо эрэг уур амьсгалыг бий болгосон. Мэрэгчлэрээ би бахархтын үндсэн гол давуу тал нь юу гэхээр гэр бүлээ одоо илүү ад шагалтай байлгаж чаддаг. Энэ нөр тийм. Энэ нөр миний мэрэгжлийн бас бахархал байдаг гэж би бас хэлмээр. Би нэр нэг юм жишээ хэлье. 4-5 жилийн өмнө нэг охин ингээ уйлдсан. Тэг ингээ аав нь дагуулад манай тэм дээр хүрээд ирлээ. Тэгээ яасан гэсэн чи оюун эрдэнэ гэдэг огчтой уулзъя. Айгүй ууртай. Тэгээд тэгсэн чинь нөгөө охин ингээ уйлдсан. Тэгсэн чинь тэр оюун эрдэнэ гэж хүн хаана байна гэл би ч одоо бүр айгаалда яана гэл. Ямар гимэц юм. Ямар гимэц юм болоо гэсэн чи аав нь айгүй ууртай. Тэгэлсэн чинь охинтойгоо ингээ муудалцсан. Тэгсэн чинь охин нь болохоор нөгөө манай гэр бүл судлалын ангид орно гэд. Аав нь болохоор нөгөө бизнес эдийн засгийн манай сургуулийн ангид оруулна гэд. Тэгээдсэн чинь тэр аав нь гэр бүл судлалын анги гэж ямар анги гэдэг юу судалдаг тэр гэр бүл дээр нь судлах юм байдаг юм юу судалдаг ингээл надад чинь ингээл нөгөө охинтойгоо муудалцсан уураа шууд надад гаргаад надаас ингээл шууд асууж байгаа байхгүй. Тэнгүүд би нөө ширээний хаад босоо зогсцоо. Тэгээд нөгөө хүнд тайлбарлаж байгаа байхгүй. Одоо гэр бүл судлахаар энэ өөрөө би таасан юм шинжилгээ ухаан хүмүүс хоорондын тий харилцааг одоо ингээд судалдаг. Ерөнхийдөө бол нөгөө хүн нийгмийн харилцаанд оролцох явцдаа орчныхоо олон тэр өвчин зүйлүүдийг хэрхэн хүлээж авч тий гадагшлуулах вэ гэдэг чинь өөрөө маш чухал аа. Тэгээд гэр бүлийн сэтгэл судлал, өрхийн эдийн засаг, тий хүүхдийн хүмүүжил төлөвшөл, гэр бүлийн хууль эрх зүй
За хувь хүний хөгжил төлөвшөлтэй холбоотой одоо маш олон ийм сэтгэл зүйн хичээлүүд бас ордог, харилцаа хандлагын хичээлүүд ордог. Тэгээ одоо ч ингээл цагийн менежмент, цаг төлөвлөлт, гэр бүл төлөвлөлт гэдэг маш чухал асуудлууд байна гэдэг ингээд тайлбарласан чинь нэлээд тийм зөөлрөөд ер нь ширээний ард суугаад хоёлоо яригээд тэгээ ширээний ард сууж агаад ингээ ярьсан чи ах нь аягүй буруу ойлгож байсан байна. Миний охин ч гэсэн хамгийн зөв сонголт хийсэн байсан байна. Хүмүүс ингээд гэр бүл судлахаар одоо энэ гэр бүлд юу судалдаг ингэж өнгөцгөн ойлгодог боловч үүний цаана бол маш том шинжилгээ ухаан байдаг юм байна. Явж явж энэ гэр бүлдээс ч өөрөө нийгэм оршин тогтмол юм байна штэ гэд тэр ахт хэлсэн. Тэгээ тэр охин маань одоо төгсөөд бас гадагшаага магистр сурахаар явцсан байгаа. Тэгэхээр ер нь бол хүмүүс нэг ингэж бас хараад байдаг тал бол байдаг. Тэгээ нэг талаараас мундаг аа байна тий. Ойлгоод бас мэдрээ. Тэгсэн чинь манад бас нэг нөхөр ихнэрээ авчирсан. Нөгөө одоо Дима гэдэг ч манай магистрийг төгссөн тий. Тэгсэн чинь бас нэг нэлээ надаас ахаа тийм ахмаг ах их хоёр орж ирэл бас оюурдна гэж багш байна уу би байна гэд намайг чинь дууд ширээний ард суулгаж байгаа. За танаа одоо гэр бүл судлалын мэргэжлэр сурвал юу үздэг яа тийм ингээд ерөнхийдөө тэгэл баахан тайлбарласан. Тэгээ нөхөр нь ихнэрээ хийсэн өнхийг барьсан. Тэгээ ихнэрээ сурах гай явж. Тэгээ яасан гэж хүүхдүүд нь том болцсон. Одоо эмээ болно би. Ирээдүйд бас нөгөө хадам тий одоо ээж болно. Тэгээд тэрэнд одоо ингээд өөрийгөө бэлдэх хэрэгтэй байгаа учраас энэ мэргэжлэр сурмаар байна. Тэгээд одоо амжилттай сайн сурсан. Гэх мэтчлэнгээр маш олон юм одоо жишээнүүд байгаа. Ер нь нөгөө ирсэн шавнар болгон мал өөр ингэсэн түүхтэй шүү дээ. Одоо оюун болор ихэд бид тээр ухсад танилцаад тэгэл за чи одоо Улаанбаатарт очиж гэр бүл судлаар сурах хэрэгтэй гэж гисэн. Тэгэл одоо маш мундаг гэр бүл судлаач болцсон явж байгаа жишээ тий. Тэгээ нөгөө энэ мэрэгчлэр сурснараа олж авч байгаа зүйл гэдэг бол маш их байгаа. Хүн нөгөө мэрэгчлэрээ ажиллана. Дээрэс нь хувийн амьдралд нь давхар хөрөнгө оруулалт болдог учраас энэ их нөгөө олон талын хөрөнгө оруулалттай ийм л одоо мэрэгчлэлтэй. Болрогийн хувьд одоо олон улсын байгууллагад ажилладаг шүү дээ. Тэгэхээр бидний эзэмшсэн мэрэгжил бол ажил дээр ч маш чухал хэрэгтэй байна. Яг гэр бүлтэй ажиллаж байгаа. Маш олон талбар дээр хэрэг болдог. Ер нь бол хүний хамгийн эхлээд суралцах талбар бол яг энэ одоо гэр бүл хүн хүнтэй харилцааны асуудлын учрыг олоод ойлгоцсон байхад хүн нэгдүгээр өөрийгөө ч ойлгоно, хоёрдугаар бусад хүнтэй хинтээ яаж харилцах вэ? Яаж энэ асуудлыг зөв одоо чиглүүлэх вэ? Тухайн шийдвэрийг яаж зөв гаргах вэ гэдэг дээр бол хамгийн хүний суур мэдлэг юм байна гэдгийг би яг энэ мэргэжлэр сурснараа бүр ингэ нүд нээгдэх шиг болж байгаа байхгүй юу? Тэгээ энэ чинь ерөөсө хүн гэр бүлийн орчин ах トゥ хамаатан садан аав ээж хатам дүүнер гэл ингэ бүхий л орчинд энэ хүний цаана ямар ч асуудал байсан, энэний цаана ямар учир шалтгаан байгаа вэ гэдгийг олж харж ойлгох төр боломжийг хүнд өгж өгдөг. Тэгэхээр энэ бол хүнд хэрэгтэй, үнэхээр хэрэгтэй одоо мэдлэг чадрыг өгдөг. Нэг талаас нөгөө талаас яг ингээ ажлын талбар дээр гараад ажиллахад тухайн хүний онцлогийг мэдэрч ойлгоно. Яаж энэ хүнтэй ажиллах вэ? Яг миний ажлын онцлог болохоор яг гэр бүлийн хөгжлийг дэмжсэн ажиллаж шүү дээ. Өрхийн эдийн засгийг хөгжүүлэх, өрхийн хөгжлийг дэмжих төсөл дээр ажиллаж байгаа. Тэгэхээр тэр гэр бүлийг бүхэлд нь харж байгаа. Тухайн айлт хэрэгцээтэй зүйлийг ард нь хідэн хүүхэд байгаа вэ? Ямар гэр бүл байна? Эхнэр нөхрийн хоорондын харилцаа ямар байна? Энэ хүмүүстэй яаж ажиллах вэ гэх мэтчил маш өргөн хүрээнд асуудлыг харж ингэж ойлгож харилцах боломжтой болж байгаа. Тэгэхээр хүн ер нь нэгдүгээр өөрийгөө ойлгох, хоёрдугаарт бусдыг таньж мэдж ойлгож чадах юм бол ер нь ямар ч одоо муу хүн байсан ч тэр хүний ард байгаа сайн чанарыг олж харах боломжтой. Дээрээс нь яаж харилцах вэ? Яаж энэ хүнтэй одоо зөв одоо харилцаа холбоодох вэ? Яаж үр дүн одоо тухайн одоо зорж байгаа зорилгоос үр дүн гарах уу гэдэг энэ зүйлүүдийг хүн зөвөр төлөвлөж харах боломжтой болдог. Хэрвээ энэ бүх зүйлийг ойлгож чаддаг бол алхам тутамдаа хүн асуудалтай тулгарч идэг те. Тэр асуудлыг яаж би шийдвэрлэх үү? Аль нь зөв юм бол, аль нь буруу юм бол ялангуяа саяны бидний ярьсан өсвөр насны үед бол ерөөсөө аливаа зүйлийн зөв бурууг олж ойлгох маш их тийм эрэл хайгуул хийдэг ийм нас те. Тэгээд оюутан болоод яг ингээ хүн сураад боловсроо төлөвшөөд явж байгаа үед бол аль чиглэл нь яг зөв бэ? Юун дээр би итгэлтэйгээр урагшлах вэ гэдэг тэр юм олж харахад бол маш их эрэл хайгуулыг хийж идэг. Тэгээ энэ үе дээр хүн зөв мэдээллийг олж аваа, зөв мэдээллийг сонсоод тэрийг ингээд амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг бол асар одоо гоё зүйлтэй. Тэгэхээр би энэ мэрэгчлэлээр энэ талаар одоо маш их мэдээллийг олсон. Энэ мэрэгтийг сонгосондоо үнээр сэтгэл хангалуун. Би бас боддгийг одоо 2023 онд манай гэр бүл судлалын тэнхимийн яг гэр бүл судлаач мэрэгчлэлтэн бэлдсэний одоо 20 жил болох нь л дээ. Тэгээд эн чинь 20 жил гэдэг бол бас нэг энэ мэрэгжил одоо энэ шинжилгээ ухааны тийм энэ салбарыг
боловсролын одоо академик түвшинд нь тэг судалгааны түвшинд нь ингээд нэг хөгжүүлээд ингээд нэг нас биенд хүргэж байгаа юм цаг хугацаа байгаа байхгүй юу. Тэгээ маш олон төгсөгчд байна. Нэг онцлог нь манай төгсөгчд нөгөө нэг эргээд нэг гэр бүл шиг нэг юм одоо холбоотой болчдөг. Ерөөсөө сургуулаа төгсөөд холбоо тасарсан тийм одоо төгсөгч бол маш ховор штэ ингээд байхгүй. Тэгээ тэд нар дотор нэг ингээд нэг салсан, сарнсан хувийн амьдрал нь болохгүй байгаа яваа хүн бол ер нь одоо байхгүй. Тэгэхээр энэ бол юу гэхээр за тухайн хүн өөр мэрэгчлэр ажилласан байлаа ч гэсэн Монгол улсад нэг төвшин сайхан тий үрх гэр бүлийг нэмэх тийм чадвартай хүн бас төгсөж байгаа нь бол бас их чухал юм аа гэж. Тэгээ монголчууд бол нөгөө биеийн засаад гэрэн засаад төрөөнд засаа гэд хэлсэн энэ маш том философи бол өөрөө энэ гэр бүл нийгэмд ямар чухал үүрэгтэй юм бэ гэдгийг харуулсан байт юм байна. Тэгээд Монгол гэр бүлийн үнд зүйл нь юу вэ гэхээр өвөг дээдсэн минь, нур хооч минь гэдэг тэр гурван үеийн хэлхээнд тий амьдардаг. Өвгдийнхээ ясыг үнэлцүүлэхгүй гэж өвд болсон хойно ч гэсэндээ хайрладаг. Эцэг эхийнхээ чихийг халууцуулахгүй юмсан. Тий одоо нэр бүтээ явах юмсан гэж бас их боддог. Тэгээд энэ одоо хичээл зүтгэл дээр бол Монгол гэр бүл одоо эрүүлэр оршин тогтнол дээр байсан юм байна. Тэгээ өнөөдөр бол нийгэм тосоо, нийгмийн эдийн засгийн сэтгэл зүйн маш олон тулгымцсан асуудал байгаа учраас үүнээс шалтгаалсан гэр бүлийн тий таагүй байдлууд бол бас байна л да. Тэгээ ер нь хүн юунаас аз жаргалыг хамгийн их мэдэрдгийг хүнийг аз жаргалгүй байдал хүрэгдэг хүчин зүйл юу юм эсвэл шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл бол гэр бүл шүү дээ. Гэр бүлийнхээ амьдралд одоо сэтгэл хангалуун байвал тэр хүн амьдралд аз жаргалтай л байдаг. Гэр бүлийн асуудалтай бол тэр хүн одоо сэтгэл зүйн хувьд ч одоо бүхэл ажил амьдралын одоо бүтээмжийн хувьд ч ингээд асуудалтай байгаад эхэлдэг, аз жаргалгүй байгаад эхэлдэг ийм л зүйл байгаа юм. Тийм учраас өсвөр насныхан маань гэр бүлийн амьдрал их чухал юм байна шүү гэдгийг ойлгож ирээдүйд би тий ямар гэр бүлийг бүтээх вэ гэдэгтээ одооноос хариуцлагатай хандах хэрэгтэй юм болов гэдэг санааг л одоо бид нэр өгөх гээд байгаа. Тий, өсвөр насныхандаа бас нэмэт хэлэхэд юу гэж хэлмээр юм гэхээр нийгэмд байгаа буруу хэвсэн ойлголтуудыг бас ялгаж салгадаг байгаасаа гэдгийг би бас уриалж байна тийм. Нийгэмд одоо зөв гэж харагдаж байгаа залуучуудын дунд зөв гэж ойлгогдож байгаа зүйлүүд ч өөрөө буруу зүйл байх тохиолдлууд бас байгаад байна тийм. Жишээ нь одоо юу гэдэг юм багахгүй зүгээр сонсч байлаа миний хувьд. Одоо 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүд хоорондоо ярьж байна л да. Юу гэж ярьж байна гэхээр та нар төгсгөөс өмнө бэлгийн харьцаанд орж үзсэн биз дээ гэж ярилцж байна. Энэ үнэхээр харамсалтай юм мэдээлэл. Зарим нь бол орж үзсэн, зарим нь орж үзээгүй байна. Орж үзээгүй хүүхдүүдэд юу гэж хэлж байна гэхээр юу хийж ийсэн чи амжуулахгүй гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр нийгэмд байгаа ийм буруу ойлголтууд дээр суурилснаар ялангуяа өсвөр нас залуучуудын сэтгэлгээ, хандлага, төлөвшил бас өөрчлөгдөд байгаа шүү. Тийм учраас зөв зүйл дээр илүү зохисдог бас байгаас гэдгийг бас уриалж байна. Тэгээ ялангуяа өсвөр насны хүүгүүдэд хандаж шилхэд те олон охтуудаа өрхөж үзснээрээ дуршлагтай мундаг залуу болчдгүй шүү те. Ялангуяа нэг эмэгтэйгээ бас хайрлаад насан туршдаа хайрлаж чадчих бол энэ бас нэг талаараа жинхэнэ бас эр хүний бас мөн чанар агуулгаддаг зүйл бас байдаг шүү ч хэлмээр санагдал. Тийм шүү дээ. Хүн өөрийнхөө хүн цэнийг өөрөө л бий болгож чадна. Тэгэхээр яг энэ насны хувьд ч гэсэн нөгөө үзэж байгаа, харж байгаа, тэр сонсож байгаа тэр зүйлээрээ дамжуулан тухайн зүйлийг эрхэл нөхөрлөл төр хандж байгаа хандлагын хүртэл өөрчлөгдөд байгаа. Тэгэхээр яг нөгөө яг нийгэмд үзүүлээд байгаа харуулад байгаа тэр үнцг нь өөрөө юу гэхээр зүгээр л нэг өрөө өнгөрөөгөл энэ бол зүгээр нэг танилцаал танилцсныхаа дараа ийм харилцаанд орж болдго юм байна гэдэг. Тийм дүр зургийг л зөв нийгэмд нөгөө алдартай тийм мохол өгөөд гэх мэтлэн маш олон зүйл кинон дэр ийм үзэгдлүүдийг яг тухайн үеийн хүүхдүүд хараад мэдээд нэр ихэд юм чи зүгээр л энэ гэр бүлийн харилцаатай адилхан юм биш үү гэдэг ч юм уу тийм байдлаар яг нэг буруу тэр зүйлийг ойлголтыг хүүхдүүдэд өгөөд байгаа юм харуулсан. Тэгээд хайр дурлал гэдэг зүйлээ бас ялахгүй байна даа гэж би хараад байна. Шохоор хол гэдгийг бас ялахгүй байна даа гэж хараад байна. Хайр гэдэг үг маань өөрөө юу гэхээр чи болж байвал болоо гэдэг юм харилцааны хэлбэр байдаг гинэ. Харин дурлал гэдэг бол өөрөө юу гэхээр би болж байвал болоо гэдэг юм бас харилцааны хэлбэр байдаг. Краш гэж ярьж байгаа шүү дээ тийм найз байгаа тийм. Тэгээд би тэдэн краштай одоо тийм яасан. Бос та дуусахгүй бол бид нар бол дуустахгүй юм шүү. Болцоо гэж хэлэхгүй бол яриа л. Аппарат нь аппарат нь яа дутж байгаа юм бол Харашаас өөрчлөлт.
гэдэг нь яриад байгаа маа. гэж яриад байна тийм. Тэр нөгөө хосыгоо гараж гэдэг юм уу? Харж явах гараж юм уу? Яг үерхдэг нь биш юм байна тий. Тийм шүү. Даанч тийм баха ингэж байгаа байхгүй. Би 3 караштай 4 караштай гэхээр би бас ойлгохгүй. Энэ яасаа олон хүнтэй үерхэд байна гэж бодоод бас ингэж гайхагдсан байхгүй юу? За манай амраа болов краш байна уу гэл одоо асууж байна. Тийм байна. Тэр харж явахгүйгээ караш гэж байгаа юм. Тийм би бас буруу ойлгосон юм байна. Өөрийг нь тоодгүй харин тийм тэр чинь бас би яг буруу ярих гэжсэн байсан. Бас нарийн ойлгоогүй л Би бас буруу ярих гэжсэн. Ингээл би бол нэг краштай гэж хэлэх гэжсэн. Эхнэрээ гэж хэлэх гэжсэн чинь. Тэр чинь тоодгүй үнийг гэдэг юм шүү. Тэгэхээр тэр эхнэр маань намайг тоогоод байгаа байхгүй. Тэгэхээр краш биш юм байна. Харин би болохоор краш гэдэг нь үерхдэг хүүхдээ краш гэдэг нь гэж ойлгосон байна. Даанч тийм баха бүр хүүхдүүд нөгөө сургалт хийж ахаар чинь нөгөө 3 байгаа надаа 2 байгаа маа гэсэн. Тий. Одоо тэ нөгөө крашаас явах уу? 2 3-ыг харж явах нь шүү дээ. За. Саний яриач хүртэл ингээл явах юм шүү дээ. За. Яг уу. Өсвөр насны хүүхдүүдийн дунд нөгөө краш гэдэг ойлголт аюул их байгаад идэв юм билээ. Тэгээ би тэрийг эсрэг хүүсийнхэнтэйгээ харилцаанд л одоо нэг чухал дотны холбоог илэрхийлсэн ойлголт юм байх гэж одоо ойлгоод байгаа. Тэгээ тэр нь бас их өөр утга агуулгатай зүйл бас байгаад байгаа шиг байна. Одоо манай амрагийн хувьд арай илүү залуу байгаа учраас крашын талаар илүү ойлголттой байх тийм. Яг нь миний хувьд болохоор яг өөртөө тавих нэг тодорхой хэмжээний хил хязгаар байдаг. Тэгээд би болохоор одоо яг нэг өсвөтэй ирэхэд 2 жил болж байна. Тэгээд одоо гэрлэгч байгаа. Тэгээд яг энэ хугацаанд болохоор яг тодорхой хэмжээний 8 жил хамт ер нь ингээд хөрлөөд тэгээд 2 жилийн хугацаанд яг үерхий гэдэг саналыг яг үерхэд нөхөрлөө явж байгаа. 8 жил шалгасан биш үү? Тийм. Тэгээд яг энэ нөгөө яг залуучуудаа харж байна. 8 жил шалгад юм шүү дээ. Тийм. Хугацааг энэ бол би өөрөө зааж өгөөгүй. Энэ тэгээд лагаас нэг мэрэгчлэрийн дагуу ажиллаа юу сураал мэдээл тэгээд нэг сонсоол тэр түүнийгаа яг амьдралтаа хэрэгжүүлээл тэгээд тэгсний үр дүн дээр яг би яг энэ нэмэгтэй юм байна гэдгийг яг тэг өөртөө ингэж шийдвэр гаргаад тэгээ яг энэ нэмэгтэй яг таньж мэдхийн төлөө улам илүү таньж мэдхийн төлөө би яг тодорхой хэмжээний миний явж гисэн хил хязгаар тий байх хэрэгтэй гэдэг. Ер нь бол айхтар нэг эмэгтэй хүмүүстэй өөр эмэгтэй хүмүүстэй бол нэг краш байх хэрэгтэй юм байна. Тий. Тэгэхээр яг нөгөө тухайн хүн эрэгтэй хүн гэсэн өөр хин хил хязгаар тодорхой хэмжээ байх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ эмэгтэйг хайрлах гэсэн бол тэр яг амтлалтаа яг үнэнч байгаа. Тэгээд яг хүн илүү тухайн хүний явж гисэн хариуцлагатай байгаа юм хэлэл юм л гэж. Тэгээд өсвөр насны хүүхдүүдийн үерхэлээр би нэг хэлмээр. Тэр нь юу гэхээр үерхэл гэдэг бол нээлттэй харилцаа шүү. Гэр бүлийн харилцаа гэдэг бол хаалттай харилцаа гэдэг. Тэгэхээр ялгаатай байгаа ч тийм. Нээлттэй гэдэг маань юу гэж хэлээд байна гэхээр магадгүй би таны охинтой үерхэж байгаа шүү гэдгээ тухайн гэр бүлийн эцэг эхт нь мэдэгддэг байх хэрэгтэй. Хаана уулзж байгаа тийм. Хаагуур явж байгаа гэдэг нь бүх харилцаанууд нээлттэй бас байх хэрэгтэй. Жишээ нь одоо Европын кинонуудыг харж байхад би таны охинтой ингээд үйлчлэгт явах гэсэн юм аа гэдэг эцгээс нь аль биесээ зөвшөөрөл өнөдөр авч чинь тий энийг юу гэж хэлээд байна гэхээр нээлттэй харилцаа гэж хэлээд байгаа байхгүй. Тэгтэл нөгөө далд харилцаа чинь асуудлыг улам илүү нэмэгдүүлдэг тий. Миний хүү хаагуур яваад байна, хинтээ яваад байгаа, юу хийж байгааг нь ерөөсөө мэддэхгүй тий. Ингэсээр хагаад хүүхдүүдэд хойрох, хүүхдүүдтэйгээ тангараг дасрах ийм харилцааны хэлбэрүүд бий болчдөг. Харин нээлттэй байх тусам эцэгчүүдийг хүлээн зөвшөөрөх ийм хандлагуудаас байдаг шүү. Тэгэхээр ээж автайгаа санаа зовлохгүйгээр за би ийм охинтой те дотн одоо найзалж байгаа гэдгээ бас илэрхийлж эцэгчүүдтэй хэлдэг байгаарай гэдэг би хэлмээр. Тэгээ өсвөр насны үерхлийн хил хязгаар бол 3 зүйл дээр л одоо тогтох ёстой л да. Нэгдүгüүрт нь бол одоо үерхэн гэдэг нь нэгэндээ туслана гэсэн үг. Дотн одоо тий сэтгэлийнхаа зарим нэг дотн мэдрэмжийг хуваалцсан гэсэн үг. Хоёрдугаарт нь бол хин хиндээ одоо нэг итгэж найдна гэсэн үг. Хамгийн итгэлтэй хүн бай гэсэн үг. Тэр нэгнийхээ бол итгэлийг тэ алдахгүй байх хэвээр хамгийн найдвартай хүн байна гэсэн үг. Гуравт нь бол нөгөө одоо бусад хүмүүсээс та хоёр илүү нөгөө дотн харилцаатай байна гэсэн үг. Та хоёрын хооронд байгаа харилцаа бол тэр насанд хүрсэн хүмүүсийн буюу гэрэлсэн хүмүүсийн хооронд үүсдэг тэр одоо бүр илүү дотн бэлгийн харилцаа гэсэн үг бол биш. Өөрөөр хэлбэл бусдаас та хоёр арай ялгаатай харилцаатай байна л гэсэн үг. Гэтэл манай өсвөр насныхны нэг алддаг зүйл маань бол яг энэ
хил хязгаарыг даваад бэлгийн харьцаанд ордог. Тэгээ энээсээ болоод маш их алддаг. Тэгээ тоо баримтуул байгаа штэ тий жилд одоо маш олон мянган насанд хүрээгүй охтууд жирэмсэлдэг. Тэгээ бас ээж болдог тий ийм одоо тоо баримтуул байгаа. Тэгээд насанд хүрээгүй байхдаа ээж болж байгаа охтууд маань бол ихэнх нь өргөдлөгөөс ээж болж үлддэг. Тэгээ ийм харамсалтай одоо тоо баримтууд бол их байгаа учраас энэ харилцаан дээр илүү хариуцлагатай одоо байх хэрэгтэй гэдэг бас хэлмээр. Дээрээс нь одоо бэлгийн замын халдварт өвчнүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд харьцангуй тоо статистик гарах юм бол нэмэгдээд ирчихсэн байлаа тийм учраас бэлгийн харилцаа гэдэг бол гэр бүл байх ёстой харилцааны онцлог хэлбэр шүү гэдгийг өсвөр насныхан илүү сайн бас ойлгомоор байна. Хоёрдугаарт бас эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэйгээ илүү сайн ойр харилцаатай байж сайн найзууд нь байгаас гэдгийг эцэгчүүдэд бас зөвлөмөр байна. Үерхэл нөхөрл гэж яриад нэг дөнгөж өөрийгөө нэгээл ярангууд чиний насан дээр юу үерхэл нөхөрл хичээлээ хийж чадахгүй байж гэл хэлчих юм бол тэр хүүхэд цаашаа эзэж танд юмаа нээж ярихаа болж шүү. Тийм учраас өсвөр насны хүүхдүүдтэй харилцах харилцааны хамгийн чухал нэг хэлбэр бол юу гэхээр найзын харилцаа гэдэг. Найзын харилцаа гэдэг маань ямар нэгэн фильтр шүүлтэргүйгээр сонсхийг л найзын харилцааны хэлбэр гэж хэлээд байгаа шүү дээ тийм. Нэр би нэг зүйлийг бас өсвөр насны залуучуудад хэлмээр байна. Манай олон улсын Улаанбаатар их сургууль дээр оюутанд сэтгэл зүйн зөвлөгөө төв одоо ажиллаж байгаа. Тийм тэгэхээр одоо 10 жилийн тий өсвөр насны хүүхдүүд маань сэтгэл зүйн тулгымцсан асуудал байгаа бол ирээд одоо өн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой байгаа. За удахгүй манай хувь хүнд болон гэр бүл хосуудад одоо зөвлөгөө өгөх төв маань нээлттэй хийн. Бас бүлгээр зөвлөгөө өгөх төв маань бол удахгүй бас нээлттэй хийнэ. Тэгэхээр энэ төвүүдээр одоо энэ ярилцлагыг үзэж байгаа хэн ч гэсэн ирээд одоо үйлчлүүлэх юм боломжтой шүү. Бас реклам хийчих. Тэгээд өсвөр насныхны хувьд бас нэг анхаарах гол чухал зүйл бол ямар нэг найз нөхдөй хүрээнд ч юм уу нэг бол өргөж байгаа хөвгөө өргөж байгаа одоо охиныхоо өмнө ч юм уу заавал тэр одоо найзал юм чинь өргөж байгаа юм чинь би ийм үүрэг хүлээх ёстой гэсэн нэг тийм буруу ойлголттой байдаг. Тэгэхээр ямар үүрэг хүлээх үү гэдэг тэр хил хязгаараа бас бодох хэрэгтэй тий. Ер нь бол одоо чи ингэхгүй бол миний найз биш. Тий ингэхгүй бол хоёлоо өргөж байгаа биш гэсэн юм ямар нэгэн болцол ямар нэгэн тэр үүрэг хариуцлага тэр шаардлагыг заавал биелүүлэх ёстой гэсэн тэр нэг буруу ойлголт. Хэрвээ тэрийг биелүүлэхгүй бол тэр одоо хүрээллээс ингээд би одоо гарчин тий шахагдчихна гэсэн энэний айдас энэ бүх зүйл бас их одоо алдаанд хүргэдэг учраас энэ өсвөр насныхны найз нөхдөд эрхэл нөхөрлийн харилцаанд бол ийм зүйл бол одоо байх ёсгүй. Өсвөр насны хүүхдүүдийн бас нэг ийм асуудал дэлгэрээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө найз охиноо хэдэн мянгаар гуйсан бэ. Би бас нөгөө 10 жилийн хүүхдүүд сургалт хийгээд зөндөө явдаг. Тэгээд тэд нартай ингээд нээлттэй ярихад бүр ингээд гэмээр ингээд айгүйх юмнууд ярьдаг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нөгөө хэдэн мянгаар гуйсан бэ гэдэг айгүй чухал гинэ. За одоо ингээд туяа гэдэг охин байлаа гэхэд туяа гэдэг охиныг дорж одоо үерхий гэж гуйхдаа хэдэн мянган төгрөгийн үнэтэй одоо цэцэг тэг бэлэг бөгж өгж гуйсан бэ гэдэг яриа бол ингээд тэр сургууль дотор аягүй сенсацтай мэдээлэл юм байна л да. Тэгээ тэр охин бол одоо тэдэн мянгаар гуйлгасан, эдэн мянгаар гуйлгасан гэж ингэж ярьдсан байна. Тэгээд хэрвээ нөгөө найз охиноо гуйхад одоо мөнгөгүй бол ингээд хөвгүүд аягүй сэтгэлээр ундаг гинэ. Тэгээд маш их өндөр мөнгөнд дүнгээр гуйлгасан охин бол аягүй нэр хүндтэй байдаг. Зөвшөөрөхгүй нь бол хамаагүй ч юм уу. Ингээд нэг юм өсвөр насныхны дунд нэг аягүй чухал гэж бодсон ч юм уу сонирхолтой гэж санагдсан зүйл рүү ингээд дагдаг юм байдал бол бас байгаа. Тэгэхээр энэ бол бас тийм их тааламжтай, цохимжтой зүйл биш шүү гэж бас өсвөр насныхандаа сануулмаар байна. Одоо эд баялгаар бас хэцүү юм байна. Би одоо анх гэр бүлтэй болохдоо тэрж байгаа л би чам таартай шүү. Минь одоо надтай хамт насан туршдаа амьдарч чадахгүй гэж л анх гуйжсэн. Юу ч тийм бэлэгсэл нэрээ цэцэг ч авахгүй шүү. Гуугаагүй мэж шүү. Зүгээр тэрж байгаа л хэлсэн юм. Намайг бас яасан бол бас сананд юм орохгүй л энэ. Санал юм байна. Тийм. Тэгэхээр бас нэг ийм зүйл бас байгаа юм байлээ. Тэгэхээр одоо хамгийн чухал зүйл чинь одоо гэр бүл төлөвлөлт бас байна. Тэрэн дээр бас маш сайн анхаараарай. Та 1 жил 2 жил хамт байх хүнээ сонгох гэж байгаа зүйл биш байхгүй юу? Амьдралынхаа төгсгөл хүртэл хамт байх хүнийг өнөөдөр сонгох гэж байгаа учраас маш зөв сонголтыг бас залуучууд манаас хийгээрэй гэдгийг уриалмаар байна. Тэгээд мэдээж яг тухайн эрхэж байгаа хүн бол таньж мэдхийн тулд бол одоо найз нөхөд тийм ээ бүх хүмүүс бол туслаж дэмжиж тийм ээ
яг зөвлөх хэрэгтэй ба. Би мэдээж яг тухайн ингээл яг олон удаа үргэлжлэний бол мэдэхгүй л дээ. Гэхдээ яг миний бодлоор бас яг миний хүрээлэлд байгаа хүмүүс надад маш их одоо зөвлөж намайг одоо чиглүүлдэг гэсэн. Тэрний үр дүнд яг би яг ийм ихтэй яг ийм ингэж одоо таньж мэдэх хэрэгтэй байна гэдэг тийм одоо яг зөвлөмжийг авсны үр дүндээ л яг өнөөдөр яг миний сонголт маань надад бол тэмдэглээ тий. Яг хангалттай яг миний хувьд болохоор тэр төвшөнд яг өөрөөс таньж мэдэж нөгөө юм битгийч гэсэндээ бас хайрлах тийм яг шийдвэртэй болсон. Тэгэхээр тухайн яг өсвөр насны яг залуучуудын хувьд гэсэндээ яг итгэмжтэй за тийм хүмүүстэй илүү яг зөвлөгөө авах нь илүү өөр түнтэй. Тэгээ энэ өөр яг ирээдүйд чиний хувь хүний хөгжил гэж гэсэндээ бас одоо туслах болно. За тэгээд гэр бүл төлөвлөл мэдээж одоо тодорхой хэмжээний цаг хугацаанд тэдний насандаа би ийм үүрэг хариуцлах хүлээх одоо чадвартай болсон үедээ хүн болгоно өөр гэсэн бодол төсөөлөл байдаг те. Гэхдээ яг чин сэтгэлийн одоо хайр ирсэн үед бол хүн тэндээс одоо татгал за тухайн нөгөө төлөвсөн жилээрээ ингээл хойшлуулаад те дараа бол ингэдэг болсон үйл бас ингээд одоо мэдээж бол байхгүй. Тэгэхээр яг сэтгэл зүрхээ яг зөв таньж мэдэх маш чухал. Хоёрдугаар тухайн одоо хүнээсээ хүлээх хүлээлттэй зөвлөө би юу хийж чадах уу? Би яг энэ хүнтэй зөв харилцаатай байж чадах уу? Одоо тий насан туршдаа ингээ хамтдаа ингээ зөв ойлголцоод явж чадах уугүй гэдэг тэр өөр дээр маш сайн анализ хийж үзэх нь бас их чухал гэдэг байна хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлт гэдэг бол хамгийн энгийнээр тайлбарлах юм бол хариуцлагатайгаар эцэг их болох одоо тий үйл явц. Тэгээ гэр бүл төлөвлөлт бол 3 том одоо асуудлыг өөртөө багтаадаг. Нэгдүгээрт нь бол хүний эрхийн асуудал. Гэрэлхүү үгүй юу, хэдэн хүүхд төрүүлэх вэ, төрүүлэхгүй юу тий. Хоёрдугаарт нь бол энэ хүн ам зүйн асуудал байдаг. Гэр бүл төлөвлөлтийн бодлогоор аливаа улс орнууд хүн амаа өсгөх үү, эсвэл одоо тий өсөлтийг нь зогсон байдалд оруулах уугүй юу гэдгээ бол шийдэж идэг. Гуравдугаарт нь бол гэр бүл төлөвлөлтийн цаана эрүүл мэндийн асуудал байдаг. Зохистой одоо жирэмслэхээс сэргийлэх аргыг хэрэглэснээрээ хүүхдийнхээ тоог одоо зүй зохистой зохион байгуулах мөн нас одоо эдийн засгийн нөхцөл байдалтай тулгуурлаад хүүхэд төрүүлэх үйл явцаа хянган удирдах боломжийг хосуудад олгочдаг ийм чухал хүчин зүйл байгаамаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр за том болохоор тийм үү. За эсвэл цаг нь болохоор гэдэг ойлголт байдгүй юм шүү. Та өсвөр наснд очоод зарим тохиолдолд өөрийгөө том хүн болсон гэж бодоод тий одоо мэдрээд хэлсэн бол гэр бүл төлөвлөлтийн асуудал өөрийгөө одоо тий хянах эсрэг хүсийнхэнтэй харилцаанд хяналт тавих гэдэг асуудлууд дээр илүү их анхаарал хандуулж болгоомжтой байх хэрэгтэй шүү гэдгийг зөвлөмөр байна. Тэгээд өсвөр насныхан маань гэр бүл төлөвлөлт сэтгэл зүйн асуудлаар мөн одоо тулгамцсан асуудал байгаа зөвлөгөө авахыг хүсэх юм бол манай олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхим гэр бүл сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв, оюутан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүд бол нээлттэй шүү гэдгийг одоо дахин хэлье. Ингээд яриагаа одоо үгээр өндөрлөе. Баярлалаа хамт байсанд.